За Роналдогоос эхлэе да тий. За ингээ Роналдо маань ингээд байхгүй боллоо. За сайн байцгаана уу. iOS 18-ны апдейт гарсан байна. Энэхүү апдейт нь минийхээ 3 дахь үеийн iPhone SE дээр 151 GB-тайгаар бол гарсан. За энэхүү үйлдэл систем маань код нь болохоор 22B83-тайгаар бол гарсан. За тэгээд апдейт хийхээс өмнө утсан дээр их сул за 56 109 GB байсан бол апдейт хийсний дараа 56 102 GB болж одоо буурсан байна. Энэхүү апдейт бол ерөөсөө л Apple Intelligence тэр чигтээ Apple Intelligence гэсэн үг. За сая хамгийн сүүлд гарсан 4 iPhone 16-гийн загварууд дөрвөл Apple Intelligence суух боломжтой. За тэгээд өмнөх загвар буюу 15 Pro, 15 Pro Max-тай A17 Pro chip-ийн загварууд маань бас одоо Apple Intelligence-ийг одоо суулгах боломжтой. За тэгээд бусад Apple Silicon chip буюу M1-ээс дээш чиптэй iPad-ууд болон Mac одоо компьютерүүд маань энэхүү одоо үйлдвэрлэлийн системийг суулгаж болно. За тэгээд энэхүү бичлэгэн дээр би одоо миний 3 дахь үеийн iPhone SE дээр Apple Intelligence суух боломжгүй учраас өөрийнхөө үндсэн ашигладаг компьютерийг буюу одоо MacBook Air M1-ийг Mac OS Sky руу апдейт хийгээд Apple Intelligence одоо туршиж бол эхэлсэн байгаа. Компьютер дээр ямар ч суулгасан дараа Apple Intelligence руу орохын тулд ингээд хүлээлгээн тол орт юм байлээ. Joining waitlist гэж дараад миний компьютер дээр бол нэг 50 гаруй минутын дараа Apple Intelligence-ийг бол ашиглах боломжтой болсон. За тэгээ хамгийн ихний дурдах зүйл маань бол Siri-г болгоё гэж бол бодож гин. Тэгээд ямар ч гэсэн ихний ээлжинд хоол нь бол мэдээж хэрэг та нар мэдж байгаа. Өөрчлөгдсөн UI буюу шинэ дизайнтайгаар бол харагдаж байгаа. Гар утсан дээр арай өөр, бас компьютер дээр арай өөр бол харагдаж байгаа. За тэгээ та нарт бол харуулъя. За ингээд ямар нэг юм ингээд бичээд яах юм бол та нар л харж байгаа маш юм одоо өнгөлөг ийм одоо туяарсан өнгө бол одоо ингээд ялгарч бол харж байгаа. За одоо жишээ нь би зөв type to Siri-г л ашиглаа явуулчлаа. Яг ингээд яг иймэрхүү байдалтай бол харагдаж байгаа. За жишээ нь одоо Siri маань өмнөхөөсөө бол одоо заавар зөвлөгөө өгөхдөө одоо Apple-ийн бүтээгдэхүүнүүд дээр бол яг зааварыг нь гаргаж ирдэг болсон гэж байгаа. За одоо жишээ нь харцгаая. Siri. How to reboot an iPhone? To reboot your iPhone, first, press and hold either volume button and the side button until the power off slider appears. Second, drag the slider and wait 30 seconds for the device to turn off. And third, if the device is frozen or unresponsive, force restart it by pressing and holding the side button until the Apple logo appears. За гэх мэтчлэн өмнөх одоо Apple Intelligence-гүй Siri-гээс асуух юм бол яг ийм заавар бол өгдөггүй байсан бол ингээд бол өгдөг болсон байна. Тэгээ та нар анзаарах юм бол яг гар утсан дээр яаж гардаг шиг компьютерн дээр ч гэсэн ингэж юу нь бол аюу ингэж өнгөөр бол ингэж гэрэлтэж бол харагдаж байгаа. За тэгээд өөр нэг Siri-гийн сайжруулалт нь юу гэхээр ямар нэг юм асуухаа тэрийг шууд ярьж явах явцдаа залруулаад тэр бишээ энийг асуусан юм а гэх юм бол Siri маань зөв хариултыг бол өгдөг болсон байна. За тэрийг бол хэдүүлээд уршицгаая. Siri. What is the meaning of relativity? No, I mean relative. As an adjective, relative means considered in relation or in proportion to something else. Do you want to hear the next one? No. За ингээд яг та нар харж байгаах би бол одоо relativity-ийн тодорхойлолтыг эхэлж асууж байгаад гүү би relative гэсэн шүү гэд хэлэнгүүт яг сүүлд нь залруулж хэлснээр нь бол relative-ийн тодорхойлолтыг бол хэлж байгаа. Энэ маань бол одоо Siri-гийн бас яриаг илүү сайн ойлгодог болсон гэх одоо сайжралтандаа бол ингээд орж байгаа юм байна. Photos application дотор clean up гэдэг одоо үнэхээр бас гоё зүйл бол орж ирсэн. За энэ нь болохоор зураг дарлаа тэр зурган дээр хинуудаа арилгаж бол болдгосон маа. За зураг руугаа ороод одоо засваргч байгаа бол edit-эн дээрээ дараад тэр баруун дэд болонд clean up гэж байна. Clean up-ын дээрээ дарах юм бол үйлдэлийг хийн тул тодорхой хэмжээнд нэг сан татаж авна. За би бол хэдийн бол тэр сангаа татаад авчихсан. За тэгээд энэ size гэдэг нэг тохируулга болоо. Энэ нь болохоор яг тэр тойрог зурхад тэр тухайн одоо зураас маань хэр зузаан өнгөвэ гэдгийг нь бол тохируулж байгаа. Миний хол ойролцоогоор дунд одоо 48 бар нэмсгээ ер нь бол яг л дундаж бол хэмжээтэй бол байгаа. За та нар хэрвээ одоо кино бас тодорхой хэмжээнд сонирхдаг бол Back to the Future гэдэг те өнгөрсөн яваад одоо ээж автайгаа уулзаад ирээдүйн яваад бас ингээд цаг хугацааны маш сонирхолтой шинжлэх ухааны уран зөгнөлт кино бол байдаг. Ийм зураг бол тэр кинон дээр бол гардаг. Одоо
Rick and Morty зурлалын одоо inspiration өгсөн кино шүү дээ. За тэгээд одоо энэ кинон дээр яг нэг ирээдүй одоо өнгөрсөн үе өөрчлөгдсөнөөс шалтгаалж гэр бүлийн гишүүд ингээд яг хоршихгүй болж байгаа, арилж байгаа тийм одоо дүр зураг кинон дээр нь бол гардаг. Тэр үйлдэлийг яг одоо бодитоор хийхийн тулд энэ зургийг нь бол би татчих авсан. Тэгээд clean up-а идэвхжүүлсэн одоо зүгээр зураасаа зурхал үлдэж байна. За хэдүүлээ нар зүр тавихын тулд баруун гар талаасаа бол одоо эхэлцгээе. За ингээд ерөөсөө ингээд тойр ингээд зурчих юм бол тэр тухайн дүрсийг танаад шууд ингээд арилгachж байгаа. Хөлнийхөө үлдчих шиг боллоо. Би тэр хэсгээр нь яг одоо тойруулаагүй учраас ерөнтөгч шиг болоо. Тэгээд арт талынх нь ямиг яг угаасаа байгаа юм шиг үлдээж байгаа. Энэ бол аюу гоё санагдаж байгаа. За дараа нь хэдүүлээ энэ цогсож байгаа өндөр золиог за бас нэг жоохон дутуул зурчлаа. Тэгтээ ямар ч гэсэн боддоор биеийн таньсан байна. Тэр нэг жоохон жижиг зүйлчээ. Тэгтээ ямар ч үсэн ингээд яг л байхгүй болчлоо. За тэгээд эцэст нь киноны гол дүр залуугаа ингээд тойруулаад хэдүүлээ хүнийг маань таньчлаа ингээд арилцсан. Гэх мэтчлэн ингээд маш сайн бол ингээд арилгаж байгаа. Тэгээд доон гэж дараал болоо. За хэдүүлээ дараа нэг өөр туршилтын энэ бол өмнөх туршилт нь байна. За одоо энийг хэдүүлээ туршия. За ингээд Манчестерийн клубын төлөө хамгийн олон тоглолтод оролцсон хаалгач Давид Дихя байна. За энэ клубын домгуудын нэг Криштиано Роналдо байна. За тэгээд багийн бүх цаг үеийн одоо домог тийм үү 30-аад жил одоо дасгалж байсан Сэр Алекс Фергюсон байна. Жохон халгаатай үйлдэл хийж байгаа гэсэн яг спорттой ойрхон учраас одоо энэ хийя. За эхлэлтэнд нь одоо тэгээд ач холбогдлороо Давид Дихягаас одоо эхлэе. За Давид Дихя гівтэйхээ ингээд зорчвол яа гэм бол таних нь танихгүй нь. За бүтлгүүд ч их шиг боллоо. Хэдүүлээ зүгээр шууд ингээд авчвал Дихяг за ингээд Давид Дихя байхгүй болж байна. За Роналдогоос эхлэе да тийм шүү. За ингээд Роналдо маань ингээд байхгүй боллоо. За тэгэхээр гарын дах цом нь үлдчихэж байгаа дараа зааж. За тэгээд эцэст ингээд Фергюснийг энэ зурган дээр ямарч арилгаж үзье. За тэгээд ерөөс ингээд хоос үйлмгийн талбай л үлдчихэж байгаа. Ийм гайхалтай. За revert to original гэдэг дарчих юм бол мэдээж хэрэг бол бутчихна. За би бол одоо та нарт хараа. Одоо энэ бол их зураг нь ингээд арилгachгаараа ийм болж байгаа. Одоо та нар анзаарч байгаа хол энэ хоёр одоо хүний биетэй хамааралгүй цомыг нь хүртэл ер нь бол таньж бас ингэж бол арилгаж ийсэн. Тэгээд clean up гэдэг энэ одоо зураг даасныхаа дараа тэр зурган дээр илүү дутуу хэрэггүй юмнуудыг хасахын тулд дугуулаад арилгаж байгаа юм гоё үйлдэл бол нэмэгдсэн байна. Writing tools гэдэг Apple Intelligence-ийн бас аягүй чухал үйлдэл бол байгаа. За би notes дээр ийм одоо notes application дээр ийм текст бол ингээд одоо тавьсан байна. Одоо writing tools нь юу вэ гэхээр энэ дээр идэвхжүүлэхийн тулд ямар ч ихний хэлжин текстээ бүгдийг нь идэвхжүүлэх хэрэгтэй. За тэгээд маусаараа дарангууд writing tools гэдээ бол гараад ирнэ. За шууд энэ дээрээс сонголтоор текстүүд бол өөрчилж болно. Эсвэл show writing tools гэж дарах юм бол илүү амар бах. Proofread, rewrite, friendly, professional, concise, summary, key points, list, table гэж сонголтуудаар бол энэ текстийг бол өөрчилж харж янз бүрээр харж болох нэ. За proofread гэдээ дарчих юм бол ер нь тухайн яг чиний сонгосон текстүүд донд хаана яг ер нь ямар алдаа байна. Одоо энэ дээр three changes буюу 3 газар ер нь өөрчлөлт бол байвал зүгээр юм шиг гэж. Эхнийх нь одоо жишээ нь одоо зөв бичгийн дүрмийн алдаа буюу одоо petrol гэдэг үг зөв petrol гэдэг одоо бичсэн байна тийм үү. Гэх мэтчлэн одоо үгийн алдаануудыг ингэж олох юм байна. За тэгээд down гэдээ дарчих юм бол тэдэр маань ингээд засагдах нь байна. Энэ бол бас аюу гой өөрчлөлт гэж бодож байна. За эсвэл хэдүүлээ writing tools дээр очичоод rewrite гэдээ дарчээ. Тэгэх юм бол одоо жишээ нь текстүүдийг цоо шинээр нь дахиж болоо өөрчилж бол бичнэ гэсэн үг. Одоо ингээд яг уншиж байгааг нь бол та нар харж байна. За ингээд дахиж ингээд бичээд бол ер нь бол дуусчлаа. Тэгээд ер нь бол яг иймэрхүү яг зөвхөн англи хэл дээр ажиллаж байгаа учраас ялангуяа англи хэлнийхээ бидалтын даалгавруудыг ч юм уу тийм үү одоо жижиг сажиг наазахын одоо энгийн өгүүлбэрийн бүтцтэй ч юм уу тийм үү тиймэрхүү зүйлсүүд дээр англи хэлэн дээр ер нь бол одоо энэхүү writing tools-ыг ашиглахад их зохимжтой бол санагдаж байна. Гэхдээ яг заавалчгүй Apple-ийн одоо тийм энэхүү гаргасан writing tools-ыг биш тусдаа өөр үнэгүй интернет дээр шууд ашиглах өөр хиймэл оюуны ухааны үйлдэлүүд бол зөндөө бол байгаа. Зүгээр ямар ч байсан Apple-ийн хувьд бол ямар ч сан ингэж бол таарж байгаа юм байна. За тэгээд хэдүүлээ өөр сонголтуудыг нь бол хараад үзье. Одоо жишээ нь энэ бичснийг нь илүү одоо мэрэгжлийн түвшинд professional болгоё гэх юм бол одоо энэ маань жоохон уншиж хагаад professional маягтайгаар бол одоо бичих нэ. За хэдүүлээ жоохон хүлээх юм. За ингээд илүү professional маягийн одоо илүү мэрэгжлийн үгэллэг оруулж тийм үү одоо энэхүү текстийг маань өөрчиллөө. За тэгээд down гэд дарчин. За дараагийнх нь болохоор за харцгаая. Friendly, concise. За concise гэх юм бол мэдээж хэрэг эдрийг бол тэр чигт ингээд шахаж илүү одоо богино багцсан хэлбэрт бол оруулах ёстой. За ингээд одоо хэдүүлээ харцгаая. За өмнөхөөс арай бас тодорхой хэмжээнд бол товч болж байгааг бол та нар харж байгаах. За тэгээд тэр friendly буюу ер нь бол одоо
хин нэг нөлөө жоохон бухимдсан мессеж бичих юм бол тэрийгэ дараа нь шууд одоо friendly болгож засч болно. Яг нь энэ дээр шууд friendly гэх нь бол жоохон сонин одоо тохиолдол дээр бол авчлаа. Түүнээс ч жоохон ууралж уцаалсан хүний тийм комент ч юм уу тиймэрхүү юмыг одоо friendly болгол илүү зохистой баг. Тэгтээ ямар ч ингэж бол ажилтдаг байх нэ. За тэгээ өөр кейсэн дээр хэдүүлээ бол ажиллаж бол үзье. За одоо энэ бол Sky Sports дээр одоо яг спортын юм одоо зүгээр л нэг юм одоо пост болоо. Энэ постыг одоо жишээ нь ерөөсөй ойлгохгүй юм тийм үү. Тэнгүүд хэдүүлээ шууд энэ текстийг ингэж сонгоод маус хэрэг дараад writing tools маань гарч ирэх хэвээр энд байна. За show writing tools гэж яагаад хэдүүлээ энийг summary буюу товчсон хэлбэрийг надад харцгаая. За энэ бол ерөөсөө шууд ингэ товчилж байна тийм үү. Амрамыг одоо United хэл ингээд 10 сая еврогоор ингээд судалж авч байгаа юм тийм үү. Тэгээд гэдэг ийм маш тодорхой товч маягаар ингээд бол хурааж байна. За тэгвэл хэдүүлээ арай өөрөөр үзье. За ингээд дахиж текстээс select-лж жагаад writing tools-ыг гаргаж ирээд за сая бол ингээд шууд товчлцсан. За тэгвэл энэ дээр key points буюу яг чухал яг хэдийн юм дурдсан тийм. Тэрийг нэг дистаралаад гаргах юм бол ерөөсөө 3 зүйл байгаа юм байна тийм. За анх бол одоо амрим гэдэг хүнийг одоо авахд иймэрхүү зүйлс болсон. За тэгээд одоо бол ийм болж байна. За тэгээд яг яагаад яг амрамыг тийм үү ингэж United сонгосон гэх мэтчлэн ингээд яг гол санааг нь илтгэсэн юм ингээд гоё илтгэж key point-уудыг ингэж бол харуулж болж байна. За өөрөөр writing tools-ыг гаргаж ирээд за ингэж яагаад хэдүүлээ харчих тий key points. За list маягаар харъя. List нь гэхээр яг key points-оос нэх ялгархгүй байх. Гэхдээ ямар ч байсан шууд нэг ганц list гэхээр бүр дэлгэрэнгүй одоо ойлгохдохоор яг энэ хүн ямар вэ, хэдэн настай вэ, ямар амжилт үзүүлсэн бэ, хэдээр зарагдсан бэ гэх мэтчлэн яг бас нарийн зүйлсүүдийг бол гаргаж ирж байна те. Яг энэ хүү одоо энэ Sky Sports гэдэг энэ спортын сайтыг оруулсан энэ одоо энэ постн дээр яг агуулгын цаана юу вэ те United Эрэгтэй хагийг халаад амар эмийг авч байгаа гэх мэтчлэн зүйлсүүдийг бол ярьсан байна. За тэгээд хамгийн сүүлчийн болох хэдүүлээ table маягаар бас харж үзье. Тэрнээс аюул сонирхол татчихээн. За table маягаар хэдүүлээ харъя те. Table дээр яг юу гэж харуулах нь вэ? За 20 он 24 онд reaction sketching criticism гэдэг тийм. Энэ table бол жоохон лог гэв жоохон сони юм гаргаад ирчлээ. Яг хуу 20 онд бол одоо жишээ нь тухайн клуб энэ дасгалжуулагчийг 10 сая евро буюу 8.4 сая паундаар ямарч байсан гэж худалдаж авч ийсэн юм шиг байна. Тэгээд яг энэ 24 онд бол энэ одоо зарах хүнийг нь одоо negotiable буюу одоо худалдаж авах гэрээ нөхцөлийг сонсох маягтайгаар те яг үнийг нь бол тодорхой бол United бол хэлээгүй юм гэж бол ойлгохоор. Гэхдээ яг United бол хэлсэн дүн бол тодорхой байгаа шүү дээ. Гэх мэтчлэн яг энэ тухайн одоо энэ Apple Intelligence маань яг 100% эцсийнх нь хувилбар биш учраас одоо хавар хүртэл бол сайжруулагдаад явна. Хавараас цаашаа сайжруулагдаад явна. Энэ бол хамгийн анхны аль бишний олон нийтэд гарч байгаа хувилбар. Тийм учраас бас бүх гарсан үр дагаварт бол итгэн гэж бол хэлж болохгүй. Тийм учраас жоон тест маягаар те энэ тэнд яг наазахын энгийн үйлбэртэй юмнууд дээр бол маш сайн ажиллах бах. Нэг жоохон төвөгтэй те одоо үйлбэрийн процессүүд нь одоо хэцүү ч юм уу. Тийм дээр ажиллахын хувьд бол манай Apple Intelligence-ийн writing tools маань бас нэг зарим нэг зүйлс дээр жоохон дутмаг гэдэг нь бол одоо харагдаж байна. Mail application дээр сайжруулалт бол мэдээж хэрэг орсон. За тэгээд хамгийн дээдлэлт нь бол одоо яг хамгийн чухал мэйлүүдийг нь бол харуулж байгаа. Гэхдээ миний шүүлтүүртэй мэйлнүүд дундаас энэ хамгийн чухал гэдгийг бол хараахан бол тэгээд шүүжүүл харуулахгүй байгаа. Гэхдээ ямар ч гэсэн за email бол ирсэн байна. За энэ мэйлэн дээр хэдүүлээ ингэж дээшлүүлэх юм бол summarize гэдэг сонголт бол гарч ирнэ. Энэ ерөнхий юуны тухай юм бэ гэдгийг нь бол одоо харуулна гэсэн үг. Ингээд дарчих юм бол манай Apple Intelligence маань ажиллаад одоо таны энэ хаяг руу одоо энэ ийм юунаас одоо нэвтрэх гэж оролцсон байна те гэдэг ийм товч агуулгыг нь бол ингэж харуулж байгаа. Тэгээд энэ summarize хийсэн зүйл маань summarize зөвхөн дарсан тохиолдолд одоо яг энд одоо мэйлийнхэн дээр доор 1 байна уу 3 мөрөөрөө гэдгийг нь бол дараа нь бол тохируулж болдог. Яг одоо энэ тухайн мэйл маань яг товч агуулгын шууд ингэж бол гаргадсан байлээ. Түүнээс л одоо жишээ нь юу гэдэг чинь энэ мэйл яг юуны тухай гэдгийг нь бол одоо зүгээр шууд эхнийх нь 1-2 мөрийн л шууд харуулж байгаа бол summarize хийсэн мэйл маань одоо шууд одоо энэ дээр нэг тэмдэглээ байгааг та нар харж байгаа. Энэ нэг жижигхэн нэг юм одоо нэг сум шиг товчлсон хэлбэртэй гэж бол харагдаж байгаа. Summarize дагсан тохиолдолд ямарчсан зөвхөн ингэж бол
харагдах юм байлээ. Do not disturb гэж сонголт бол байдаг. За тэгээ хиймэл оюуны үйлдэл орж ирээ бүр нэмэлт бол цэс бол орж ирсэн. Тэрний үгээр reduce interruptions буюу одоо олон notification ирлээ гэж бодоход тэр дундаас хамгийн чухлыг нь л харуулна. За тэгээ яаж ажилтгийг мэдээлэл бол харцгаая. Яг ингэ байж ах reduce interruption доор нь бол харагдана. Тэгээд чухал байж магадгүй гэсэн хамгийн одоо notification-ыг бол ямар ч тухайн утас маань бол одоо харуулнаа. Mac үйлдлийн систем дээр smart reply-ыг бол хийх гээд бол хараахан бол над дээр бол гарч ирэхгүйсэн. Тийм учраас та нарт screen shot маягаар бол харуулаа явчих. Гар утасны mail application болон одоо компьютер дээрх mail application дээр аль аль нь байгаа. Тухайн мэйл дээр reply товчийг дарсны дараа suggested reply гэдэг одоо keyboard-ны дээхэн хэсэгт бол гарч ирнэ. Mac дээр болохоор бас suggested reply гэдэг mouse хоёроо дарах юм бол ингээд гарч ирэх юм байлээ. Тэгээд над дээр бол харах бол гарч ирэхгүй байсан. iOS 11 дээр Apple Intelligence маань хараахан одоо эцсийн хувилбарлууд өгөөгүй байгаа учраас зарим нь үйлдэлийг бол хийх гэхэд бол одоо жишээ нь зөвхөн англи хэл дээр боломжтой, бусад хэлнүүд одоо болоог байгаа гэх мэтчлэн одоо хэлний хувьд бас одоо нэмэлт үйлдэлүүдийн хувьд одоо хараад дутмаг байгаа гэдгийг бол одоо бас анзаарсан. Lock screen-ээс эхлээрээ явчих. Нэг аппликейшнээс олон одоо notification ирэх юм бол яг тухайн одоо Telegram-аас ч юм уу 10 мессеж бол ингээд ирсэн байна гэх мэтчлэн бүр ингэж одоо тоогоор нь бол харуулдаг бол ингээд болсон. Энэ бол маш сонирхолтой. Гоё бол харагдаж байгаа. Аппликейшнт бол ингээд айгүй шинэлэг бол байдлаар бол харагдаж байгаа. За control center-ыг ингээд нэгэд харах юм бол шал өөрөөр харагдаж байгаа. Wi-Fi, Bluetooth, AirPlay ингээ бүгд бол ингээд гоё тустай бол болж харагддаг болчихсон. За тэгээд энэ дээр удаан дараад одоо шинээр нэмдгүүдээ харах юм бол сайн нэмсэн зүйлээс маань бол ажиглагдана. Одоо VPN, AirDrop гэ бүгд ингээ тустай personal hotspot гэ тустай бол харж байгаа. За connectivity-г хэдүүлээ нэмээд харах юм бол одоо дарж орох юм бол өмнөхөөс бол хамаагүй бол ингээ өөр л харагддаг болсон байгаа. Тэгэд яг энэ миний өөрчилсөн одоо дистаралтай энэ одоо харагдаж байгаа байдал бол миний бодож байгаа тэг хамгийн цохимжтойны болоо гэсэн байдалтаар бол би бол иймийг бол сонгож бол гаргасан. Тэг ганц өрөөг бол хассан. Тэгэд яг байршлыг нь өөрчлөх тал дээр бол харьцангуй одоо ажиллагааны хувьд гайгүй гэж байгаа боловч яг давхар screen record хийж яхад бол ингээ шал өөрөлж байгааг та анзаарж байгаа. Гэхдээ ингээ буцаага засаа тавьж байгаа байдал эдрийг ерөнхийд нь анзаарах юм бол iOS 18.0-тай харьцуулахад бол хамаагүй бол гайг бол ажиллагааны хувьд бол болж өгч бол чадсан. За тэгээд дараагийн ярих юм болохоор home screen-тэй холбоотой хамгийн зүүнтлийн хэсэг рүүгээ бол яг орох мөчд бол арт талынхын зураг бол ингэж бүрлддэг байсан бол одоо ингэж бол бүрлддэг болсон байна. Emoji мань бол эргэж бол том бол харагддаг болсон. Ингээ гүйлгээд харах юм бол ерөөсөө өмнөхөөс бол хамаагүй том бол харагдаж байгаа. 100 гарсан хөгжүүлэлтийн шатн дээр ингэж яг аль үлээ бетан дээр ингэж томоор харагддаг гэсэн чинь буцаага жижиг болгоцсон бол одоо iOS 18.1-ээс ямар ч гэсэн emoji маань юм том бол харагддаг болсон. За тэгээд settings рүү ороод display рүүгээ ингэж орох юм бол энэ light dark хоёр дээрхийн цааталт байгаа зураг маань iOS 18-ийн шиг ингэж бол одоо болж дагаж бол өөрчлөлтөж бол чадсан. За phone application рүүгээ орох юм бол одоо тухайн дугаарыг бичээд шинэ дугаар хадгалъя гэх юм бол баруун дэд болон дээр нь бол одоо гадаг болсон. За тэрнээс гадна энэ дугаар руу залгая гэх юм бол яг одоо үндсэн дугаар руу 2 дахь дугаар руу гэдэг бол зүүн талд нь тэр цэнхэр маягаар ингэж бол харагддаг болсон байгаа. Энэ бас гоё шинжилт бол. Утсаар ярьж байхдаа нөгөөнийхөө одоо ярьж байгаа хоолойг нь бол бичиж авч болдог болсон. Дуудлага бол хурааж авдаг болсон гэсэн үг. За тэгээд үүнийг хийхэд бол мэдээж хэрэг дуудлага өөрөө хэрэгтэйс үл дуудлага ирэх хэрэгтэй. За дуудлагыг авсны дараа зүүн дэд болон дээр бол нэг тийм яг одоо аудио маягийн тийм жижигхэн айкон бол харагдана. Тэр тэмдэглэген дээр дарах юм бол 3 секунд хүлээх хэрэгтэй. 3 секунд хүлээсний дараа яг одоо тухайн одоо энэ бичвэрчин бичигдэж авах шүү дээ мессеж зурус гараад тэгээд яг шууд одоо яриаг нь бол бичиж авна. Тэгээд ер нь бол би яг урт минутаар бол дуршаагүй богино минутуудаар бол туршаад бол хангалттай бол дуршиж исэн. За тэгээд дуудлага тасарсны дараа автоматар шууд notification ирнэ. Тэр нь болохоор notes application руу ороод нөгөө хүнтэйгээ юу ярьж яаснаа бүгднийг нь бол одоо ингээд сонсож болно. Энэхүү үйлдэл нь бол заавал Apple Intelligence бол шаардахгүй. Энгийн 3 дахь iPhone SE дээр хүртэл ингээд боломжтой байсан. Call record буюу хүний дуудлагыг хадгалах үйлчлэгийг тест хийж хаад бодлуулж байна. Тэгээд монголоор ярихад одоо тийг нэг үйлдвэрээр бол харуулахгүй байсан. Ойлгомжтой. Тэгээд англиар бас давхар ярихад хүртэл транскриптийг бол харуулахгүй. Магадгүй одоо Apple Intelligence-тэй буюу тэр утснууд дээр транскриптийг харуулж магадгүй миний 3 дахь iPhone SE дээр ямар ч зүйл харуулахгүй байсан. За өмнөхтэйгээ харьцуулахад дийлэгцээг асаах мөчтөлийг зураг нь бол илүү бол хөдөлдөг болсон бол анзаарагдаад байгаа. Тодорхой хэмжээнд хөдөлдөг байсан ч гэсэн энэхүү iOS 18.1 дээр болохоор өмнөхөөсөө илүү бол хөдөлж байгаа юм шиг бол анзаарагдсан. Одоо ингэ харах юм бол тэр яг цагны хэсэг рүү
бүр ингэж уусч бол дээшилж байгааг анзаарж байгаа. Утас төгжээтэй үед датаг унтрааж сааж бол болдгоо байсан байлээ. Дараа нь хулгай даалтгаж дата унтраа хамаг юм байхгүй болох эрсдэл бол байдаг. За ингээд утсаа ингээд төгжлээ гэж бодоход эргүүлээд дата ингээд асаая гэдээ дарах юм бол Touch ID бол нэгж байгаа. Тэгээ Touch ID-га идэвхжүүлсний дараа бол одоо дата маань бол ингээд хасж байгаа. За одоо бол ингээд дата бол асаалттай байгаа. Дата асаалттай үед нь ингээд туцаа төгжээд одоо асаалттай хахад нь унтраахаа дарах юм бол мөн адил дахиад Touch ID бол нэгж байгаа. За дараагийнх нь болохоор бас их сонирхолтой. Утасны цэнийг 100 хүрэхээр би ер нь бол одоо трейд үрсэж өгдөг одоо репортыг авахын тулд shortcuts дээр нэг тийм зүйл тохиргоогоо хийсэн. Тэгээд яг тэрэн дээрээ дараа play дарахаар өмнө бол нэг арай жоохон одоо хүн шиг биш хоолойтой ч юм аюу нэг тийм дөрвөлж хоолойтой зүйл дуурдаг байсан бол одоо ингээд battery full хамаагүй ингээд одоо хоолойноо л өөрчлөгдсөн энэ эмхтэй болоотойгоор бол солигдсон байна. iPhone 15 Pro Pro Max болон одоо iPhone 16 буюу одоо special зураг бичлэг хийх боломжтой утаснууд маань камерын дээр цоошин тохиргоотой болсон. Хэрвээ та нар анзаарах юм бол яг утсаа хэвтэ байрлуулахад баруун дэд болон дээр нь зураг болон бичлэгний сонголт бол гарч ирнэ. Тэгээд аль алигийн дараад special одоо форматаар бол бичнэ. Дараа нь одоо Apple Vision Pro дээрээ бичлэг зураг үзэхэд одоо 3D одоо хэмжээсээр нааш цааш хөдөлсөн байдалтай форматтайгаар бичих учраас дараа нь ингээд үзэхэд бол илүү тохиромжтой байна. iOS 18-ыг дээр дурддах яалтчгүй хамгийн чухал одоо зүйлсүүдийн нэг бол hearing aid буюу сонсголын бэрхшээлтэй хүмүүс зориулсан бол апдейт байгаа. Энэ нь болохоор зөвхөн AirPods Pro загварууд дээр боломжтой. Тэгээд заавал бас 18-аас дээш насны байх юм бол одоо энэ хүү зүйл маань бол илүү сайн ажиллана гэсэн үг. Тэгээд энийг яаж хийх вэ гэхээр ямар ч та нар settings AirPod-ой холбочоод settings рүүгээ ороод AirPod-н дээрээ дарах юм бол hearing aid одоо эхлүүлэх зүйл байгаа. Баруун зүүн чихэн дээр бол одоо дуу явахад бол дийлгсэн дээрээ товшиж өгнө. Тэгээд бүх одоо судалгаанд хамрагдсныхаа дараа одоо Health буюу эрүүл мэндийн аппликейшн руу ороо харах юм бол тэр яг одоо таны сонсгол хэвийн байна уу, хэвийн биш байна уу гэдэг нарийн одоо үр дүн нь бол гараад ирнэ. За тэгээд үүний дараа settings руу ороод AirPods-ой холбогдсон бол AirPods руугаа орох юм бол одоо hearing assistance гэдэг одоо сонсголын бэрхшээлтэй хүмүүс зориулсан сонголт нь бол гараад ирнэ. Эхэндээ бол мэдээж хэрэг off буюу унтраастай байгаа. Тэрийг нөрөөд бол асаах хэрэгтэй. Асаахын тулд саяны хийсэн одоо тестнийхаа үр дүнг бол одоо чеклээд оруулаад өгөх хэрэгтэй. Тэгээд ямар ч үсэн хэмжээнд зарим нэг дууг хэрвээ сонсохгүй байвал чихвчээрээ дамжуулаад тэр одоо багахан сул дуурж байгаа тэр чимээг чихвчи маань одоо тэр дууг нь өсгөөд танд бол сонсох бол зориулттай. Benchmark онооны хувьд болохоор одоо 18-ыг дээр миний гар утсан дээр single core score нь 2311. За тэгээд multi core score нь 5526 бол авсан. Дажгүй нь бол авсан. За GPU буюу одоо Metal Score дээр болохоор 187886 он бол авчээ. Энэ хүү хэсэг маань бол ер нь шинэ хэсэг гэж ойлгож болно. Яг мэдээлэл хүрэх зорилгоор бол та нарт бол ингэ ярьж явж байгаа. За CPU хэсэг дээр single core score нь iPhone 8 Plus утас дунджаар бол одоо A11 чиптэй утас маань 1054 он бол авдаг байх нь. За iPhone 10R буюу A12 чиптэй утас маань 1240 он бол авдаг байх нь. Би бол зөвхөн single core score ярьж байгаа шүү. За iPhone 10s Max болохоор 1281 оноо. За iPhone 10s болохоор яг адилхан 1281 оноо. За хоёрдугаар үеийн одоо iPhone SE маань 1647 гээд хамаагүй дээшилж байгаа бол та нар анзаарж байгаах. За дараагийн энгийн iPhone 11 болохоор 1690 оноо. iPhone 11 Pro болохоор 1708 оноо. За тэгээд iPhone 11 Pro Max болохоор 1720 оноо. За тэгээд энгийн iPhone 12 болохоор 2012 оноо. iPhone 12 mini болохоор 2014-г 2-оор илүү байгааг бол харж болж байна. За тэгээд Pro Max-аас илүү байгааг бол харж болж байна. За iPhone 12 Pro 2033 оноо. iPhone 12 Pro Max болохоор 2090 оноо. Бас мэдл Pro Max илүү оноо авч байна. За энгийн iPhone 13 2200. За тэгээд iPhone 13 mini буюу mini цагаар бас мөн адил илүү оноо авч байгаа энэ удаад бол харж орж байна. 2211 оноо. За энгийн iPhone 14 2242 оноо. За тэгээд үний дээр болохоор 3 дугаар iPhone SE бол орж ирж байна. 2245 оноо. За тэгээд түүний дээр болохоор iPhone 14 Plus орж ирж байна. Яг адилхан чиптэй 2246 оноо. За тэгээд iPhone 13 Pro болохоор 2300 оноо. iPhone 13 Pro Max мөн адил Max нь илүү байна. 10 оноогоор илүү байна. 2310 оноо. За энгийн iPhone 15 2559 оноо. Тэгэнгүүтээ iPhone 14 Pro Max болохоор 2561 оноо. За тэгээд энгийн iPhone 14 Pro болохоор дунд авч байгаа оноогоор Pro Max-аас илүү болж таарч байна. 2566 оноо авч байгаа юм байна. За тэгээд түүний дээр болохоор iPhone 15 Plus 2566 оноо. За тэгээд iPhone 15 Pro Max 2899 оноо. За тэгээд iPhone 15 Pro дахиад Pro Max-аас илүү оноо авч байна. 2908 оноо л авсан байна. Multi-core score-ийн хувьд болохоор iPhone 8 Plus 2202 оноо авсан байна. iPhone 10R
2255 оноо. iPhone 10s болохоор 2618 оноо. iPhone 10s Max-аар илүү байна 2631 оноо. За тэгээд хоёрдугаар үеийн iPhone SE 2922 оноо. За ингийн iPhone 11 3588 оноо. За тэгээд 11 Pro зэгээр учраас арай илүү байна. За тэгээд 3770 оноо. Нилийн зайтайг та нар харж байна. За тэгээд Pro Max мэдээж хэрэг илүү авсан байна 3842. За тэгээд ингийн iPhone 12 4489. За тэгээд мөн адил iPhone 12 mini дахиад илүү болоо авсан байна 4495 оноо. iPhone 12 Pro 4560 оноо. За Pro Max илүү оноо авсан байна. iPhone 12 Pro Max 4837 оноо. За ингийн iPhone 13-ын загварууд эхэлж байна. 5219 оноо. 13 mini дахиад mini загвар илүү оноо авсан байна 5222 оноо. За 3 дахь үеийн iPhone SE болохоор 5249 оноо л авч байгаа манаа дунджаар. За тэгээд ингийн iPhone 14 түүний дээр нь 5473 оноо. За тэгээд 14 Plus түүний дээр 5484 оноотойгоор л байрлаж байна. За тэгээд түүний дээр 13 Pro л байрлаж байна. Хэдий өмнөх жилийнхэн загвар ч гэсэн Pro загвар учраас ингээ яалч үзүүлэлтэр бол дунджаар дээр нь гард юм байна. 5584 оноо. За тэгээд түүний дээр болохоор Pro Max орсон байна 5627 оноо. За тэгээд энгийн iPhone 15 6386 гэж бас нэлээд дээшилж байна. За түүний дараа iPhone 15 Plus одоо ингийн 15-аас илүү авсан байна 6417 оноо. За тэгээд iPhone 14 Pro Max 6533 оноо. iPhone 14 Pro болохоор 6562 оноо. За тэгээд iPhone 15 Pro Max 7204. За тэгээд ингийн iPhone зүгээр Pro Max биш ингийн iPhone 15 Pro болохоор 7235 оноо л ингээ авсан байна. GPU хэсгийг бол сонирхож үзцгээе. За iPhone 8 Plus болохоор 5336 оноо авсан. За iPhone 10s GPU хэсэг дээр 8182 оноо. Бүр хамаагүй дэвшилсэн байна. За iPhone 10R 8200 оноо. iPhone 10s-ээс илүү байна. За тэгээд түүний дээр iPhone 10s Max 8219 оноо. За хоёрдугаар iPhone SE 12741 оноо. За 4 оронтой тоогоос 5 оронтой тоол болж байна тийм үү. За ингийн iPhone 11 13356 оноо. За 11 Pro болохоор 13527 оноо. Чүд дэвшилсэн байна. За тэгээд iPhone 11 Pro Max хамгийн дээдлийн загвар 13552 оноо. За тэгээд iPhone 12 Pro болж байна 15913 оноо. Гэсэн чинь түүний дээр iPhone 12 mini 15936 оноо. За тэгээд ингийн iPhone 12 нэлээд дэвшилсэн байна 15993 оноо. За тэгээд iPhone 12-ийн дээр дундаас хамгийн дээд нь iPhone 12 Pro Max 16109 оноо авсан байна. За одоо 13-ын загварууд руу орж байна. iPhone 13 mini доошсон байна тийм өмнөхтэй харьцуулахад зэвсэг бүсэгтэйгээ 17340 оноо. За тэгээд 3 дахь үеийн iPhone SE 17382 оноо. Ингийн iPhone 13 түүний дээр ороод 17478 оноо. iPhone 13 Pro Max 19888 бараг 20000 болох чинь. За түүний дээр болохоор энгийн Pro л орсон байна. iPhone 13 Pro 19925 оноо. За энгийн iPhone 14-өөс эхлээд GPU хэсгийн хувьд бол 20000 оноо л тавж байна. 20213 оноо. За түүний дээр 14 Plus бол орсон байна. 20260 оноо. За iPhone 14 Pro Max 22400 оноо л авсан байна. За түүний дээр энгийн одоо зүгээр Pro загвараар чадсан байна. 22435 оноо. За одоо iPhone 15-ын сүүлийн 4 загвар орж ирж байна. За iPhone 15 энгийнх нь 2246 оноо. iPhone 15 Plus орсон байна 22543 оноо. За түүний дээр болохоор iPhone 15 Pro биш, iPhone 15 Pro Max орсон байна 27010 оноо. Бараг 30000 руу шахаж ирж байна. За тэгээд хамгийн дээдлэлт нь дунджаар авж байгаа оноо одоогийн байдлаар өнөөдрийн байдлаар iPhone 15 Pro 27105 оноо л ингээд авчээ. Миний зүгээс үзэгч нараасаа хүсдэг ерөөс ганц л юм байдаг. Хэрвээ та нар тухайн үйлдвэрлэлийн систем буюу одоо iOS 11 рүү апдейт хийсэн бол та нарын яг ямар гар утсан дээр одоо үйл ажиллагааны хувьд болон батарейны хувьд хэр байна вэ гэдгээ комент зэгтэр одоо бичиж бол бусдтайгаа бол хуваалцаарай. Намайг үздэг хүмүүстээ зориулж Discord сервер бол нээсэн. Тэгснээрээ та нар хоорондоо юм бичих боломжтой болсон байгаа. Тэгээ би биентэйгээ гоё нээлттэй бол харилцаж байгаарай. Тэгээд Discord маань нэгтгэхийг хүсвэл description хэсэг дээр линкийг нь тавьсан байгаа. YouTube сувг маань membershipтэй болсон. Тиймээс намайг үзэж дэмждэг хүмүүс өөрсдийн сонголтоор member болж намайг дэмжих боломжтой болсон байгаа. Уг нь бол өмнөх үеийн системийн бичлэгээр дараагийн таамаг буюу iOS 18.02 гарах болов уу гэсэн бол бодчихсон гэж тийм л болоогүй. 18.01 гарч явж байгаа шууд 18.1 бол одоо гарсан. За тэгээд дараагийн гарах үеийн систем бол ер нь бол шууд iOS 18.2 бол гарах юм шиг байна. Бүр яг гинтийн зүйл болчихгүй бол одоо iOS 18.1 үеийн систем бол одоо баргалжил гарахгүй гэж бодож байна. За тэгээд одоо хөгжүүлэлт шатны үйлдвэрлэлийн системийн хувьд болохоор iOS 18.2-ын
одоо developer beta 3 дээр ярьж одоо явж байгаа буюу iOS 18.2-ын public beta 2 нэгэд бол ямар ч ингэ зэрэгцээд бол явж байна. Өнгөрсөн жилийн iOS 17.2 үйлдвэрлэлийн систем бол ер нь бол нэлээд шинэ жил рүү төхөөдөл гарч ирсэн. Энэ жилийн iOS 18.2 үйлдвэрлэлийн системийн хувьд бол ялцчгүй нэг арай эрт бол одоо гарах одоо тийм таамаг мэдээнүүд бол явж байгаа. Тэгээд одоо ойролцоогоор ер нь 12 сарын ихэр гэхэд iOS 18.2 үйлдвэрлэлийн систем маань болоод гарах юм байна. Энэхүү апдейтыг хийх нь зөв үү буруу юу? За мэдээж хэрэг хиймэл оюуны үйлдэл мэдээж хүсэж байгаа хүмүүс энэхүү апдейтыг бол ялцч бол хийх нь бол зөв. Харин батарей талаасаа ярьж эхлэх юм бол ер нь нэлээд хідэн ер нь бол репортуудыг бол олж чадсан. За энэхүү iOS 18.1 рүү апдейт хийгээд хэрэггүй гэдэг утасны чагсаалнууд донд iPhone 10R орж ийн, iPhone 12 орж ийн, iPhone 12 mini орж ийн, iPhone 12 Pro орж ийн, iPhone 12 Pro Max орж ийн. Ерөөсө 12-ийн бүх загварууд ер нь бол маш таар байна гэдэг л репортыг бол олсон. За тэгээд iPhone 10R. За тэгээд өөр бүр муу мэдээнүүд гэвэл энгийн iPhone 15, 15 Pro, 16 Pro, 16 Pro Max. Энэ утаснууд дээр одоо бас өмнөхөөсөө харьцуулахад ялцчгүй батарей нь муу байна гэсэн репортыг л олсон. Эдгээр утсыг барьж байгаа хүмүүс ивэл iOS 18.1-ийг битгий суулгаарай. За ер нь бол нэг ялгаагүй, ер нь бол өмнөхөөсөө нэг ялгадаадах зүйл хөнө гэдэг утсан дээрээ iPhone 10s Max 3 дахь iPhone SE буюу миний одоо барьж байгаа утас. За тэгээд iPhone 14 Pro, энгийн iPhone 15, энгийн iPhone 16 орж байгаа. За энгийн iPhone 15 дээр аль аль мэдээгүй байгааг бол та нар анзаарж байгаа. За өмнөхөөс бол хамаагүй сайжирсан гэдэг утасны чагсаалтууд маань 2 дахь iPhone SE, за тэгээд iPhone 11 орж ирж байгаа. iPhone 11 бол нэг ялангуяа өмнөхөөдөөс яалтчгүй үнэхээр сайн байна гэдэг бол гоё репорт бол явжсэн. За тэгээд iPhone 11 Pro Max-ос орж ирж байгаа. За тэгээд энгийн iPhone 13, iPhone 13 Pro Max хоёр орж ирж байна. За тэгээд iPhone 14 Pro Max, тэгээд iPhone 15 Plus, iPhone 15 Pro Max, тэгээд iPhone 16 Plus гэх утаснууд маань өмнөхөөс бол одоо сайжирсан байна.